жилдээ бол манай харуултын тасаг нэг 1900-аас 1100 тохиолдол энэ харуулт ихтэй имжлүүлдэг юм байна. Тэр төвшөндөө л байгаа. Now he's been wanting to put garlic chives in everything. Well, not everything. Dad, the side of your face is drooping. Mom? It's probably nothing. Dad, are you okay? You're slurring. Why are you slurring? Raise your arms up in the air for me. Dad, are you okay? Gracie, call 911. За улсын хэмжээнд бол 6000-аас 6500 харуултын тохиолдол байдаг. Тэр хэмжээндээ л байгаа. Зүгээр харуулттай өвчтөнд ковид авсарсан тохиолдол бол би сая хэллээ шүү дээ. Тий. Энэ бол дэлхийн хэмжээндээ байна. Таашаа 1-3 байхын 1.3% нь Монголд байна гэдэг бол одоо доод үзүүлэлтийн хэмжээндээ л байна гэсэн үг. Тэгэхээр яг ковидтой холбоотой харуулт болоод байгаа тийм тохиолдол бүртгэдэггүй. Ковид харуулт хоёроо хавсраад явсан тохиолдол бол 1.3% нь тохиолдож байна л гэж байна. Одоо энэ мэдээлэлтэй холбогдуулаад нууц төсөөлөлтийн мэдээлэл захин сүлжээний зан харлаа иргэд усан болоогүй юм уу? Эсвэл одоо сүлжээний бизнес рекламд гэсэн ч юм иймэрхүү байдлаар нэг харин тийм цус өтгөрөлтийн хүмүүсүүд айгүй хачаад л өгöd байгаа. Гэтэл Монгол хүн одоо юу гэдэг давстаа цагаа хэрэг хэрэгэлдэг, усаа хэрэгэлдэг гэдээс эхлэн штэ. Өөх махаа хэрэг хэрэгэлдэг. Тэгээд ногоо хэрэгэлдэг гэдгээсээ болоод цусны өтгөн шингэн тэр өөхлөг чанар, тэ сахарлаг чанар эднээс ямар авах гэдгээс болно штэ. Тэгэхээр тэр байдлыгаа өөрөөсөө үнэлж хэрэглэхгүй байгаа хэрнээ шууд ковидын вакцинтай ковидтой холбоотой гэдэг нэг талаасаа буруу юм байна. За ковидын үед бол тодорхой хэмжээгээр бүгэлтийн фактор нөлөөлөх юм байгаа. Тэрийг нь бол шинжилгээгээр батлаад тэгжээж л гарна. Тэр нь бол одоо ковидтай зарим хүнд тэр болго ихсээгүй ч байгаа. Тэрийг бүгдийг нь бол цус өтгөрөлт өгсөн болгон ковид болно харуулт болно гэж байхгүй. Инээсээ болоод хүмүүс их стресстэй. Ковид авсан л бол харуулт болох эрсдэлтэй гэж айгаад идэх нь буруу ойлголт. Харин хоногт би одоо шингийн юм хэрэгжилж байгаа. Тэ? Тэр шингийн хэрэгжилж байгаа юмны одоо хэдэн хувь нь одоо ус байна, хэдэн хувь нь цай байна, өглөө нууж байгаа мó, орой нууж байгаа мó гэх мэтлэнгээр тухайн одоо хүний өөрийнх нь шингэнийхээ балансыг зөв зохицуулах тэр асуудлаас л эхэлнэ. Хэрэгжилж байгаа хоол унд нь ямар байгаа гэдгээс л эхэлнэ. Цус одоо өтгөн асуудал аюух байдаг. Цус нь шингэн баг хэрэглэснээс болоод цагаан хоолтой улсуудын дотор бас энэ асуудал нэлээд байдаг. Тэр одоо уургалаг хижээлээ баг хэрэглэснээсээ болоод цус багталтанд орчдөг, уург нь багасчдаг ийм тэрнээсээ болоод харуулцуулах тохиолдол. Тэгэхээр эднийг ингээд хит их сенсац болгоод байхаа нэг талаас хэл мэдээлэх их боломж самтастай байна. Тий. Нэг тохиолдлыг л ингээд одоо чинь би цус багталтай хүн тэгнэгээл ингэчингүү тэрийг сенсац болгоод хэвлэлээр тавьчихсан хүмүүсийн чинь аяг хэцүү хүлээж авч байгаа байхгүй юу. Тэгэхээр зөв мэдээлэл өгөх асуудал нь хамгийн чухал гэж байна. Амьдралын хэв маяг гэх түрүүн би ярьлаа. Тэрнээсээ эхэлнэ. Одоо ингээ хүүхдүүд өнөөдөр одоо хэдэн цагт унтчихна. Хэдэн цагт унтах ёстой ингэдгээс л эхлэх. Хүүхд наснаас нь хүүхдээ ядаж цагт нь унтуулдаг, цагт нь босгодог, зөв хооллолдог. Амьдралын хэв маягийг зөвгөр удирдах цагэл дээр уцаараа тоглоод байх юм уу гэл ингээс энэс л эхэлнэ шүү дээ. Тэр чинь яг мэдрэлийн хамгийн түрүүнд мэдрэлийн системээс л юу яаж эхэлнэ. Тэгэл багаас нь ингээ буруу хэв маяг сургацсан байдал чинь насан туршдаа хадгалагдаа явдаг. Тэрийг өөрчлөнө гэдэг бас тодорхой хэмжээний их дадлаг туршлага ажил шаарддаг шүү дээ. Тийм утгаас эхлээд боловсрал мэдлэг амьдралын зөв хэв маягаас л хамгийн түрүүнд эхэлнэ. Аав ээжийн шөнийн 4 цагт ирчээд тэгэл баар цэнгэний газараар явж байгаад ирэхэд тэр хүүхдэд наацах нь одоо ямар юу байх вэ гэдгээс л эхэлнэ шүү дээ. Тэгэхээр тэрийг их зөв мэдээллийг зөв тавих асуудал нь илүү их чухал байна. Одоо жишээ манай эмнэлэгт эмчилүүлсэн хүмүүсийн дотор бол одоо энэ харуулттай хүмүүсийн дотор бол 60-аас 65 нас нь хамгийн их байлээ. Коронавигоор яг одоо харуулт коронавир хавсарсан тохиолдол нь тийм байлээ. Яг залуу наснд илүү гэж юу бол байхгүй байгаа. Тийм. Тэгэхээр ерөөсөө харуултын өвчин чинь 50-аас дээш насныханд 2 дахин 10 жил тутамдаа 2 дахин илүү явна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ирэл байгаа. Тэрнээс биш одоо залуу наснд илүү коронавигоор өвднө гэсэн юм байхгүй шүү дээ. Ковидын үед цус өтгөрөлтийн өөрчлөлт гардаг боловч тэр нь яг харуултад шууд нөлөөлөд байгаа юм байхгүй шүү дээ. Тэрийг баталсан юм байхгүй. Дэлхийд дахинд яриад байгаа. Ингээд нэг ийм буруу сенсац яваад байдаг нь бас нэг талаас хүмүүсийн толгойг эргүүлээд өөрсдийнхээ төлөө эрүүл мэндийн төлөө анхаарах хэрэгтэй юмыгаа
арт тийш нь тавиад эн чинь тэрнээс болд ингээд байх нэг талаасаа бас хүмүүсийн боловсрол буруу нөлөөлж байгаа асуудал байхгүй. Тийм учраас зөв мэдээлэл баталгаатай нотлохотой өгөх.